Монгол Улсын үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс таяар зохион байгуулж хангах үүргийг ийм үндсэн бүрийн эрхийг засгийн газар үндсэн хуулиар одоо энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой байдаг. Тэгээд ер нь бол яг энэ үүргийн хэрэгжилт хангалтгүй. Сая ч гэсэн хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжих ёстой хугацаанд дуусч яхад 3 хоногийн өмнө жишээлбэл оруулж ирж яаралтаагаар хэлцүүлье гэдэг асуудал тавьж байна. 2020 онд 21 онд энэ үндсэн хуулийн 19 оны өөрчлөлтөд уялдуулаад энэ хууль тогтоомжуудаа нийцүүлээ гэхэд одоо хоёр ч одоо тогтоол гаргасан. Тэгээд ерөөсөө гүйцэтгэхгүй байна л да. Тэгээд яг зөв энэтэй холбогдуулаад энэ хууль зүйн одоо байнгын хорооноос асууж таарах уу? Энэ 2020 оны 02 дугаар тогтоолоор үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөд уялдуулаад 34 хууль шинжилэн найруулах нэмэлт өөрчлөлт оруулахар туссан байгаа. Тэгэхээр энээс энэ 34-өөс одоо хэдэн үлдсэн байгаа вэ гэсэн тийм мэдээлэл байгаа юу? Тэгээ ерөнхийлөгчийн хуулиас өөрчлөөгүй байгаа. Тэгээ энэ босод яг хэдэн өөрчлөгдөг үлдсэн байгаа. Дараа нь бас энэ Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 хүртэл боловсронгуй болох үндсэн чиглэл 153 хуульд өөрчлөлт оруулахар ийм тусгацсан байгаа. Тэгэхээр энэ 153 хууль тогтоомж дээр одоо бас яг энтэй адилхан нөхцөл байдлууд үүсч байгаа юу? Хэдэн хууль нь одоо 2024 он ч одоо өнгөрцөн байгаа. Энэ 153 хуулиас одоо яг хэдэн үлдсэн байгаа? Ямар чухал одоо хууль тогтоомжууд өөрчлөөгүй үлдсэн байгаа вэ гэдэг асуултууд байна. Тэгээд түрүүн бас гишүүд бас нэлээд ярьлаа. Улсын их хурл бас хяналтын чиглэлүүдэд сайн одоо биелүүлэхгүй бол засгийн газар бол яг өөрийнхөө бүрэн одоо энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа ийм дүр зургууд харагдаж байгаа учраас энэ улсын их хурлын хяналтын чиглэлүүдийг байнгын хороо төрийн байгуулалт болон хууль зүйн байнгын хорооны дарга нар бас яг энэ чиглэлээр нэлээд анхаарч ажиллах одоо шаардлагатай харагдаж байна. Тэгээд хууль зүйн байнгын хорооноос түрүүчийн 34 хууль 153 хуулийн яг хэдэн үлдсэн өөрчлөөгүй байгаа вэ гэдэг талаар мэдээлсэн. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбогдуулж 20 оны 1-р сард баталсан 2-р тогтоолын хэдэн батлагдсан байна, хэдэн батлагдаагүй байна. Тодорхой хариулт өгье. 2-дугаарт нь 20-с 24 оны хууль тогтоомжийг боловсруулах үндсэн чиглэлээс хэдэн хууль нь хэрэгж биелсэн, хэдэн биелээгүй байна. Тодорхой асуулт асууж байна. Хууль зүйн байнгын хороо нэмээд тамгын газар хариулаарай. Энэ мэдээлүүдээс тамгын газар дээр байх ёстой. Хууль зүйн байнгын хороо ахлах зөвлөх бэлтгэлээ ангараа. За Цогтбаатар гишүүн. Цогтбаатар дараа хууль зүйн байнгын хороо. За бид нар манай байнгын хорооны төвшөнд их хурлын тамгын газарч бас яг энэ бүртгэлийг хийгээд явж байгаа. Одоо надад яг энэ гар дээр бүр ингээд салбараараа хэдэн хуулиудад ямар өөрчлөлт оруулах ёстой. Тэгээд тэн дээр хэдэн ороод хэдэн ороогүй байна гэдэг мэдээлэл одоо миний энэ гар дээр байж байгаа. Тэгээд би их төвшин гишүүн рүү болоо ер нь гишүүдэд манай энэ ажлын албаныхаа энэ мэдээлэл бүх гишүүдэд тараагаад өгчих. Хаана юу нь хийгдээд юу нь хийгдээг байгаа гэдэг. Тэгэхээр тэр бүр бүртгэлтэй байж байгаа. Одоо 150 эдэн хуулийн би яг танд энэ чинь нөгөө салбараараа болохоор одоо зарим дээр нь 20% хэрэгжсэн байна, зарим дээр нь 20%, 30% гэдэг ингээд явж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бүгд мэдээллийг танд гаргаад ер нь зөвхөн танд биш, гишүүдэд ер нь тараагаад өгчээ. За бас олон нийт сонирхож байгаа бах. Ер нь тамгын газар бас энэ дээр нэг нэмэлт мэдээлэл өгч та. Улсын хурлын тамгын газрын тэргүүнд дарга Бямбд болон энэ хууль бид бас энэ хуулийн хэрэгжилтийн хяналт тавих ажлаа сайн хийх ёстой. Эцэрнгийн инх төвшин хэлж байгаа зөв. Тэгээ ямар хуулиуд одоо бас биелэхгүй хэрэгжихгүй байгаа даа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт холбоотой. За Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын их хурлын 20 оны 02 дугаар тогтоолд 4 үндсэн чиглэлийн хүрээнд нийт нэр заасан 30 хуульд 66 агуулга бүхий өөрчлөлт оруулах хууль тогтоомжийг боловсруулж Улсын их хурлд өргөн мэдүүлгийг даалгасан. За энэ дээр яг одоо бол ашигт малтмлын тухай болон холбогдох бусад хууль онцгой ач холбогдол бүхий зарим асуудлаар эртдээ зөвлөлдөх тэдгээрийн саналыг авч тусах механизмыг тодорхой болгох гэж тусгаалan заасан. Цөмийн энергийн тухай болон холбогдох бусад хууль иргэдэд өмчлүүлснээс бусад газар түнчлэн газрын хэвлэл, түүний баялаг, А усны нөөц, А амтан төрийн нийтийн өмч байх. За тэгээд ард нийтийн санал асуулгын тухай хууль үүнд тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх зорилго бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглосон зохицуулалт оруулах.
Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хууль шинжилсэн найруулга ерөнхийлөгчд хуулиар олгосон бүрэн эрх Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйл заасан хүрээнд байх гэсэн ийм оруулах өөрчлөлтийн төслийг өргөн мэдээлэл өгөө байна. За төрийн нийтийн өмч газрын эвлэлийн баялагийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар иргэний мэдих хэрэгтэй холбоотой агуулга бүхий төслийг бол 2025 оны 6 сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн хилцүүлгийн шатанд байгаа. Нийтийн өмчийн хууль бас энэ хилцүүлгийн шатанд байгаа.